Сайн мэн үү? Намаа амбуу гэдэг. Би бас сэтгэл судлаач. Тэгээ одоо би таард стресséнд орохгүй байх алхмуудыг зааж өгье. Нэгт уураа барьцуу. Та намайг яаж юм 50 яаж гэж бодож байна. 50 шулдаг юм 5-ыг утсан. Тэр ч яа. Ямар ч тач та уураа барьцуу. Таны уурлах болгон та энэ стрессүүдийг авч яадаг. Тийм болохоор та гүнзгий амьсгалаа тэр бүхнийгээ март. Юу аач? Би зүүн гарт тийш эргэж, та баруун гарт тийш эргэж чадах уу? За. And his name is John. Оо би баруун гарт тийш эргэж суучлаа. За, тэгээ хоёлоо төрчих. За. Хоёрт таныг өглөө босгох чинь ядаргаатай сэрүүлэх чинь дуу. Эсвэл гэрээ чинь замбраагүй байдал. Эсвэл гэрээс чинь гарахад чинь байрны чинь аваад таныг загинж гаргадаг. Энэ бүхэн танд айгүй ядаргаатай буюу амар их стресс өгч байгаа. Тийм болохоор энэ бүхнийг та айгүй эмоцтой хүлээж авдаг. Энэ эмоцоо та хас. Зүгээр л инээ. Гуравт хүн ганцаардахаараа айгүй их муу юм бодож эхэлдэг. Гэж стресséнд орох нь илүү илбэг байдаг. Найзтай бол хэцүү байгааз тэгвэл зүгээр өөртөө өөрийгөө зоригжуул. Чи чадна. Би чаднаа. Би энэ өдрийг давнаа. Хамгийн гол нь би залуу байна. Над хийж бүтээх нас байна. Бүх зүйл урд байна. Ханал байна л да. Тэр бус хүмүүс яаж байгаа над ямар хамаа байна. Огтгож хамаа авахгүй шүү. Би бусдаас өөр шүү дээ. Би өөр юм те. Би бусдаас би ганцаар юм байна шүү дээ. Бус хүмүүс найзуудтайгаа хөвгөлж явж байхад би яахлаараа ганцаараа байдаг үлээ. Аргог шүүцгтэй байхад над дүүцгч алга. Хүн болго iPhone-тэй гүн далаа нум самтай октоо селфи стиктэй бандер Dota 2-тэй байхад юу би Dota 2-тэй юм биш. Би Dota 2-тэй юм биш. Yeah! Тийм ээ би Dota 2-тэй бас залуу, бас оюутан. Оюутан. Оюутны дал. Дөрөвт хүн стресséнд яахаар ордог вэ? Мэдээж дургүй юм хийхээр ордог. Танаа найз чинь таныг ямаан дуртай байж ах чинь тэмээ гоё гэдэг үл ямар гоё л доо тэмээ онох гоё л доо. Ямар тач танаа найз чинь танд дургүй юм чинь шахаад байвал үгүй гэж хэл. Зүгээр татгалц. Яг юун дээр дарах гэсэн бэ? Тэр яах вэ? Хөш өнөөдөр сах шоуд. Үгүй яагаад? Би залуу. Тэгэд хийж бүтээх юм их байгаад энэ шоуд игээд ах юм. Энэ миний дургүй юм хийх гээд. Тэгэхээр яасан дээр вэ? За өнөөдөр амралтын өдөр сайхан шоуд байл та. Зүгтээ чи бодлоо наваг тоохгүй царайлаад байгаараа вэ? Үгүй чи уурлаад байгаа юм уу? Аливэ. Оюутан байж юу сүртэй? Чи санаа оюутан гэсэн үү? Би оюутан л та. Тэ хараал идэг тэр оюутны 70 аваа. Би гацчуудаа тэр хараалцсан оюутны 70-ыг авч байгаагүй шүү. Тэр шоуд гэсэн. Би чамтай шоуд гэх юм уу? Үгүй шүү. Би чам шиг шоуч биш. Би залуу хүн хийж бүтээмээр байна. Тэр сэтгэл зүйч хүүхлийг хараалцсан тэрийг би бүгдийг нь хийж байгаа. Би өөртөө ярьж утсан. Би эмоц 0 болгоч ямар ч эмоцгүй байж утсан. Би хуураа байж утсан. Хийгсний хийгээл би тэрний хийгсний хийгээл би тэрний хийгсний хийгээл би тэрний хийгсний хийгээл. Тэглэгээд одоо стрессийг хаач чадахгүй байгаас байхлаар илүү стресстэй байгаа би хараал ид гэж энэ бүгдээ хараал багч хараал. Бүү яа. Эцэст нь ихэд хитрхи их стресстгээр эрсдэлд ордог. Та, таны ээж аав, таны ах эгч болон би ч гэсэн энэ дэлхийд дээрх бүх хүмүүс стресснээсээ болоод алдаа гаргадаг. Бид стресснээсээ болоод эрсдэлтэй алхах, эрсдэлтэй шийдвэр, эрсдэлтэй бүхнийг сонгож идэв. Зөвөр сэтгэж, эрсдэл, стресс хоёрыг багасгаж ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх залуусан. Яагаад гэвэл амьдрал рүү баян учраас.
Шоуд яа хурд. Шоуд яа. За тэгээд. Миний шинэ бичлэг үзсэнд баярлалаа хамаатаа. Тэгээд энэ бичлэг танад таалагдсан бол лайк, таалагдаагүй бол дизлайк олбортой дарна уу. Эсвэл энэ тань стресс үүсэх бол дизлайк дараарай. Стресс юу ч үлээ. Ямар ч тач тэгээ энэ бичлэгийг үзсэн бол өмнөх бичлэгийг бас дараарай гэж би тараас хүсэж байна. Лайк студио ийшээ дарж үзсэн гэдгээр дарна уу. Мурач найзуудын талаар оруулсан байгаа. Тэгээ өшөө илүү үзмээр байвал тэгээд улаан subscribe гэдгээр орчихгүй дөө. Ер нь бол тэгээд орчаарай даа. Дээрээс нь Facebook, Instagram, Google Plus-аар надтай холбогдоорой. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя.